За бүгдний өдрийн мэндийг хүргье. Тархиа өөрчилж амьдралаа өөрчил хэмээх бяцлагын талаар хийж байгаа бичлэгийн 3 дахь хэсэг нь та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн бичлэгээр энэхүү бяцлал нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар өөрийн ойлгосон түвшинд та бүхэнд ярьж тайлбарлана. За энэ бяцлагын аргад суралцаад сургалтанд оролцож байх явцад тодорхой хугацаанд энэ сургалтанд суралцж байгаа хүмүүс маань хоорондоо яг ямар мэдрэмж, ямар өөрчлөлт мэдрэгдэж байгаа талаар өөрсдийнхөө туршлагыг хуваалцж ярилцдаг. Тэгэхээр энд анзаарагддаг нэг зүйл бол хамгийн түрүүнд ихэнх хүмүүст л тэ мэдээж тэ бүх хүнд бас биш байх. Ихэнх хүмүүст мэдрэгддэг нэг зүйл бол тэр хүмүүсээ өөрсдөө нь хэлж байгаагаар хүмүүсийн нойр сайжирдаг, нойрондоо их сайн болдог. Их хэдийгээр унтаад хоногийн 7-8 цаг унтаад хангалттай хугацаанд унтажсэн ч гэсэн өглөө босоод тийм унтаж амарсан шинжгүй ядарсан чигээрээ те ердөө тийм сэргсэн гоё энергитэй болж чадсан биш ийм байдлаар сэрж байгаа хүмүүс олон байдаг те. Мөн яг унаас ахаад гэдэг ч юм уу, ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанаас болоод байдаг ч юм уу. Ерөнхийдөө нойргуудад орсон хүмүүс бидний дунд ер нь олон байдаг. Тэгэхээр яг энэ бяцлаглалын аргад суралцаад эхлэхэд хамгийн түрүүнд нойр сайжрлаа гэдэг тийм зүйлийг мэдэрсэн хүмүүс энэ талаараа өөртөө их ярьдаг. Нойрондоо өстө сайхан боллоо. За богинохон цагаар унтсан ч гэсэн өстө сайхан бүр амарсан ирч хүч дүүрэн сайхан сэргэлэн босч ирлээ гэж ярьдаг. Тэгэхээр энэ бяцлагыг хийгээд нойр сайжирч, нойрондоо сайн боллоо, унтаж амарч чадчихна гэдэг маань биднүүсийн эрүүл мэндэд тийм үнэхээр сайхан нөлөөлж чадж байгаагийн хамгийн ихний шинж тэмдэг илрэл гэж хэлж болно. Ер нь яагаад хүн нойрг үүддэггүй? Үүний хамгийн гол шалтгаан зөвхөн нойрг үүдэлт төдийгүй эрүүл мэндийн бусад маш олон асуудал дээр баг дийлэнх гэж хэлж болно. Асуудал дээр хамгийн цаад суур шалтгаан нь одоо өвчин үүсгэгч эсвэл одоо үгдийн тэр бие махбодын хэвийн эрүүл байх, хэвийн байна гэдэг нь л эрүүл байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Эрүүл байх тэр нөхцөлийг үгүй хийдэг, хэвийн биш болгодог гол зүйл бол стресс байдаг юм аа. Энэ тал дээр ер нь сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнгээс үндэслээд ер нь стресс бол маш олон өвчлөлийн их суурь болд юм байна гэж үздэг болж байгаа. Тийм ч учраас стрессийг тодорхой түвшинд бууруулах, багасгах энэ тал дээр судалгаа, эмчилгээ маш олон зүйл хийгдэж эхэлж байгаа ийм байдал харагддаг. Тэгэхээр стрессээс үүдээд нойргууд нь ер нь бол ойлгомжтой тийм. Стресс гэдэг маань хамгийн түрүүнд яадаг вэ гэхээр бид маш олон зүйлд санаа зовоод, зовниод, төгшөөд тэр маань яаж бол энэ маань яг бол энэ ажил маань бүтэх болов, маргааш тех болов, шалгалт, шүглэг одоо юу гэдэг би нэг хүнтэй хэрэлдсэн тэр хүн одоо маргааш ирээд надыг тех болов, ингэх болов гэдэг ч юм уу юу ч байж болно тийм. 9 жорын зүйл бид санаа зовниодж болно. Энэ маань бас мэдээж стрессийн төрлүүд байгаа тийм. Нэг жижиг элементүүд гэх юм уу. Өөрөөр хэлбэл ер нь айгүй товчоор хурангуулаад хэлэхэд зарим хүмүүс ярьдаг. Стресс гэдэг маань бидний хүсэл зоригоос үл шалтгаалаад тархинд эргэлдээд байгаа илүү бодлууд, далд ухамсарт одоо ингээд буужигнж байгаа юу гэдэг нь баахан давхар ажиллаулаад орхичихсан нэг компьютер дээр олон програмд уншуулсан байдаг гэдэгтэй адилхан ийм байдлаар давхар ажиллаад байгаа ийм тархинд эргэлдээд байгаа бодлууд юм аа. Энэ бол үүнийг бол стресс гэж ерөөд нь нэрлэж болно гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр бидний хүсэл зоригоос үл хамаарад тархинд маань ингээд эргэлдээд байгаа бодлууд бас биднээсээ нойр үүдэлт хүргэх үндсэн шалтгаан болоод байгаа юм байна л да. Мэдээж энийг бол олон янзаар тайлбарлаж болох байх, олон өөр шалтгаануудыг хэлж болно. Ерөнхийдөө ингэж хэлэхэд буруутах юм байхгүй гэж би бодож байна. За тэгэхээр энэ тархинд эргэлдээд орой ингээл унтах гал хэвтлээ.
Гэтэл нэг өдрийн өчигдрийн асуудлууд эсвэл маргааш нөгөөдөр болох ч байгаа төлөвлөж байгаа хөөж гүйцэтгэж байгаа ажлын гүйцэтгэл биелэлт ямар байх вэ гэдэг ч юм уу маш олон зүйлийг бид нар бодож болно. Эсвэл зүгээр л хуучин эртний одоо хинэгэнд гомдсон гомдол, харуусал өөр юу эсвэл гимшил ч юм уу те нэг хийсэн таагүй тухгүй үйлдэл те өөрөө тэрэндээ их гимшээд яваад болно гэдэг ч юм уу маш олон зүйл бидний одоо унтаж амархад нойрсоход саад болдог. Энэ бүгдээс бид нар яаж салж болох вэ? Бодлыг бодлоор дардаггүй гэж хэлдэг. Манай бяцлаглалын багш Сувд Баярын эзэнд орж ингэж бас хэлдэг тийм ээ. Тэгээд бодлыг бодлоор дарахгүй. Тэгэхээр бодлыг яаж саад болоод байгаа бодлыг тэр олон бодлууд эргэлж штэ түүнийг дарахын тулд бид өөрсдийн бие махбод дээр биеийн аль нэг хэсэг дээр ч юм уу эсвэл биеийн аль нэг эргэтэн дээр ч юм уу төглөх анхаарлаа төвлөрүүлэх эсвэл одоо амьсгалж явах үедээ амьсгалын явцад мэдрэгж байгаа тэр агаарын урсгал байдаг гэдэг ч юм уу те аль нэг зүйл дээр бид биеийнхээ мэдрэмжэн дээр анхаарлаа төвлөрүүлэхлээр нөгөө биднүүсийн тархинд эргэлдээд байгаа бидэнд сайхан унтж амархад ч юм уу ер нь хэвийн жирийн ингээд тайван амгалан байхад саад болж байгаа олон бодлууд явандаа өөртөө замхардаг. Өөрөөр хэлбэл бид нэр тэр бодлууд дээр анхаарал төвлөрүүлэхэ болчихлоор анхаарлаа нэгсэндөө тэр биеийнхээ ямар нэгэн мэдрэмжэн дээр төвлөрүүлчихэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө бодлууд дээр анхаарлаа төвлөрүүлэхэ болохоор нөгөө бодлууд маань сарниад намжаад чимээгүй болдог. Энэ үед бид үнэхээр сайхан тайвширч чаддаг. Яг энэ аргаар стрессийн түвшин хангалттай сайхан буулгаж болдог. За энэ бол яг бяцлаглалын үеэр хийгддэг бүхий л одоо дасгал юуны хамгийн гол үр дүн энэ байгаад байгаа юм. Тэгээ энэ бол бид бяцлаглаараа үнэхээр одоо өөрийнхөө эрүүл мэндийг бодол санаа болон ахуй амьдрал ер нь маш олон зүйлийг өөрчлөх хамгийн гол түлхүүр нь энэ гэж ойлгож ер нь бол болно. За юутач хамгийн түрүүнд үр дүн гардаг мэдрэгддэг зүйл бол бидний эрүүл мэндэд гардаг гэж ойлгож болно. Тэр тусмаа яг энэ бяцлаглаар хичээл эхлэхэд нойрондоо үнэхээр бид сайн болдгоо. Их хүмүүс энэ байдлыг мэдэрдэг. За тэгэхээр энэ нойргүйдлийн гол шалтгаан стресс гэж хэллээ шүү дээ. Стресс гэдэг маань бас л нэг бидний тархинд одоо суугдсан байдаг гэх юм уу? Нэг тийм биохимийн ийм одоо урвал гэж хэлэх юм уу те? Биохимийн тодорхой ийм бие махбодын тийм горин байгаад байгаа юм. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за яг стрессийг түрүүн одоо маш олон замраагүй бодлын одоо бодлууд бол үндсэндээ стресс гэж хэлсэн те. Бас стресс бол яг бидний одоо байгалаас заяасан тийм ийм нэг юу байгаа юм. Тодорхой бие махбодын маань горим. Одоо би бас яг ингээд яриад эхэлсэн чинь өгнүүдээ бас нэлээд мартаж байна. Уучлаарай та бүхэн. Ямар ч ойлгуулахыг хичээе. Стресс гэхлээр за жишээ нь ан амьтад дээр юм байгаа юм. Жишээ нь нэг юм өвсөн тижилдэг магадгүй нэг гөрөөс ч юм уу те. За гөрөөс нэг ойн цорхоо дээр бэлчээрлээд өвсөө идэд ингэ байж лаа гэж бодоход тэр үед тухайн амьтны биедэх тэр дотоод тэр дааврын тэнцвэрт байдал гэдэг ч юм уу те бүх зүйл хэвийн сайхан байна. Бүх одоо тухайн амьтны маань энерги цусны урсгал зэрэг нь хоол боловсруулах эргэтэн систем дээр төвлөрсөн байдалтай яг ийм байдлаар байдаг. Гэтэл гів гинэт хаан ч нэг газараас нэг махчин амтан чон ч юм уу гараад ирлээ. Тэрийг анзаарсан гөрөөсний бие юу үсэх вэ гэхээр тэрийг харсан гөрөөсний тархинд аюулын тэм төхөө мэдээж үүсч таараа тийм үү. Тэгэхээр тэр аюулын төхөөний үндсэн дээрээс тухайн гөрөөсний биед зүхт эсвэл тулалд гэдэг тийм одоо тийм горим руу шилждэг. Энэ маань тархинаас гарсан тэр мэдээллийн тэр төгшүүрийн тэр тохиол сигналын дагуу бие махбодын дотоод шүүрлийн булчиргаануудаас ялгарах тэр дааврын юу бол өөрчлөгддөг гэсэн үг. Нэгсэндээ 50 байдал алдагдана. Маш хурднаар тэр гөрөөсний биед тэр цусны урсгал, энергийн урсгал нь
юуны түрүүнд тарих болон булчин нүдний хараа яг гэвэл тэр маань зүхтах хэвээр тэгжиж амь гарна цаашаа үргэлж амьдрна гэсэн үг. Тийм учраас тухайн амьтан амьд гарахын тулд тэр байглаас заяасан тэр бие махбодын тэр дотоод горим байх нь шүү дээ. Стрессийн тийм горим. Буюу зүхт эсвэл тулал гэдэг тийм ээ. Энэ дээр тавигдаад ирэхээр бүх энерги нь ингээд булчин руугаа ороод, тарих руугаа ороод, нүд рүүгээ ороод тийм энэ маань одоо зүхтах боломж гарцсан юу вэ? Тэрийг түргэн олж гарах маш хурдан дүрмэн сэтгэж бүх булчингаа ажилуулад амь гарахын тухайд юм байгаа. За энэ бол уучлаарай. Энэ бол одоо байглаасаа ясан биднийг бас л мөн аврах, амьд үлдээх ийм зориулттай ийм програм байгаад байгаа. За тэгээд нэг амтан маань ингээд зүгтаагаад тэр чоноос ямар нэгэн байдлаар холдчихлоо, амь гарчлаа. Тэгээд түүнээс хойш ингээд тодорхой хугацааны дараа нөгөө амтан маань нөгөө чон дайржсэн гэдгийг мартаад тарих толгой одоо юу гэдэг нь тийм сигнал авах болохоор аажимдаа нөгөө биеийнхэн дотоод амьд гарах тэр стрессийн горим маань арилаад хэвийн болдог. Өөрөөр хэлбэл тэнд зүхтаагаад булчин маш хүчтэй эрчимтэй ажиллаад цуснд ялгарч гарсан тодорхой бодис даавар хүн шатах нэг нь шатаад ингээд ажиллах нэг нь ажиллаад зарцуулагдах ёстой зүйлдээ зарцуулагдаад өнгөрчдөг. За тэгээд нөгөө нэг буцаад идээжлээд өвс ногоогоо идээд эхлэхээр нөгөө булчин руу урсж исэн тэр энерги цусны урсгал буцаад хэвийн байдалд ороод хоол боловсруулах эргэтэн системдээ буцаж төвлөрөөд ингээд хэвийн амьдрал нь 50 горимдоо шилждэг юм байна. За энийг бол ерөнхийдөө стресс бол иймэрхүү маягаар явдаг гэдгийг амьтны жишээн дээр энэ их бүдүүн томоор ярьж тайлбарлаа шүү. За энэ бол орчин цагт хүний бие дээр бид мөн л хэдийгээр оюун ухаанд хүн мөн мөртлөө яг энэ мөн л байгалийн амьтан хэвээрээ байгалийн одоо юу гэдэг нь байгальтайгаа холбоотой энэ хүний биед байгаад байгаа учраас мөн л энэ хуулиндаа захирагдана. Өөрөөр хэлбэл бидний амьдрал тохиолдох ямар нэгэн тийм аюул занал гэдэг ч юм уу тийм айц хүйц төрүүлэх ийм үйл явдлууд, ийм мэдрэмжүүд биднийг дандаа ийм стрессийн горим руу оруулцдаг. Гэхдээ одоо орчин цагт бол дээр юу шиг одоо юу гэдэг саний ан амьтан шиг мах чамтанд хөөгдөх гэдэг ч юм уу ийм юм тохиолдох нь маш ховор. Ялангуяа хот суурин газар тийм ээ. Тэгэхээр энэ хот суурин газар биднийг стресст оруулдаг зүйл юу вэ? Энэ бол өдөр тутамд биднээсийн амьдрал эргэн тойрон байгаа ялангуяа ийм олоолаа богинорч сууж байгаа амьдарч сурж эхэлж байгаа энэ суурин соёл иргэншил дотор маш их зүйл байгаа. Тэгэхдээ айгүй энгийн зүйл. Гараал машин бариад гудамжны замын хөдөлгөөнд оролцоход хажуунаас хүн шахаж болно гэдэг ч юм уу. Нэг хүн урдуур хойгуур шахна сигналд нь магадгүй тийм одоо жижигэн осол мөргөлдөх тийм юм гарч болно гэдэг ч юм уу. Тэгэл ер нь маш олон зүйл надаар хэлүүлдэг бид бүгд мэдж байгаа. Биднийг стресс оруулдаг зүйлүүд зөндөө байдаг. Тэгтэл энд яг ан амьтнаас ялгаатай бас нэг зүйлс харагддаг, гарч ирдэг. Энийг заавал ярих хэрэгтэй. За тэгэхээр бид нэг стресстэй юм байна. Стресс гэхэлэр яг л нэг тэр уурвал биднээс одоо зүрх цохилол, зүрх дэлсэл, амьсгаа өндөрсөөл одоо нүдний хүүхэн хараа томрох гэдэг ч юм уу. Яг л нэг чонноос цухтаах байгаа тэр гөрөөстэй адилхан яг тийм физиологийн яг тийм нөхцөл байдалд биохимийн тийм нөхцөл байдал бидний бие махбод шилжээд орчиж байгаа юм. За орчоод ямар нэг шалтгаанаар хинэгэнтэй хэрэлдэж болно. Эсвэл хуучны өнгөрснөөхөө нэг тийм хинэгэнтэй хэрэлцснийгээ бодож болно гэдэг ч юм уу. Маш олон шалтгаанаар ийм байдал орчдөг. За тийм байдал орчоод тэгээд тэрнээсээ маш аажим гардаг. Энд яригддаг анхаарах ёстой зүйл бол за яг амтан бол ингээд тийм стресстэй байдалд ороод нөгөө нэг мах чамтай цухтаагаад гарчлаа. Цухтаана гэдэг маань тэр булчингийн ажил хангалттай тийм одоо физик ажил хийгдээд тэнд шатах ёстой үнэхээр тийм юунууд тодорхой тийм шатхуунуудаа шатааж чаддаг байхгүй юу. Хүн бол стресс ууралчаад буцаагаад тэр нэг цуснд ялгарсан байгаа их хэмжээний шатаах ёстой элдв бодисууд тийм дааврын нөлөөлөл байна тийм. Энэ бүгдийг бид нэр физик ажил хийж шатааж үгүй хийж хэвийн байдалд оруулж чаддаггүй. Яг л нэг стрессцэн байдалтайгаа ингэж яваад байдаг. Дээрээс нь бидний нэг тарих толгой
бидний нэг оюун ухаан байна шүү дээ. Бидний тарих бол үндсэндээ одоо зөвхөн юу гэдэг юм бэ? Мэдээллийг хураанд цуглуулах тийм бичиж авах memory одоо hard disk маягтай яг ийм л ирэх юм байдаг байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд амьдралаа туулж өнгөрүүлсэн бүхий л зүйлсийг бүгдийн сайн муу бүгд нь бичээдэг. Тэр болгоноос ихэвчлэн сөрөг зүйлүүдээ бид нар дадал зуршлынхаа нөлөөгөөр бас альваад сөрөг хандах хандлагатай байдаг гэдэг гэж ярьж ирсэн шүү дээ. Энэ бүхнийхээ нөлөөгөөр олон зүйлийг эргэж дурсаж бодоод байдаг. Тэгэхдээ дандаа голчлон сөрөг зүйлүүдээ эхэлж эргэж бодож байдаг. Ердөө энэ одоо сүүн тижээлийн амьтдаас ганцхан хүн л өнгөрснөө дурсан бодоод хуучныхаа тэр нөө стрессийг яг өнөөдөр шинээр одоо 10 магадгүй 10 жилийн өмнө эсвэл 1 сарын өмнө ч юм уу болсон одоо тийм стресс үүсэн үйл явдлыг тийм дурсамжийг яг өнөөдөр дахиж болж байгаа мэтэр сэргээж бодож чаддаг ба яг тэгж бодно гэдэг маань бидний бие махбодод мөн л тийм одоо энерги болон дааврын тийм тэнцвэргүй байдал үүсгэж чаддаг. Тархинд нэг тийм бодол оронгууд бие чинь бас яг тэрийг дуурайгаад стрессийн үеийн тийм горим руу тэр дааврын тэр зохицуулт чинь тийм зүхтаах, ам гарах ийм горим руу орчдөг байхгүй автоматар. Ингэж оруулж чаддаг учраас энэ маань бидний нэг сайхан тайван таатай амьдрахад саад болдог гэдэг утгаар ингэж хэлдэг шүү дээ. Миний тарих, миний дайсан. Тэгэхээр бид нэр маш их мэддэг, их оюун ухаантай байна гэдэг маань, маш их ухаалаг байна гэдэг маань үндсэндээ бас биднээсээ аж аргалгүй болгооддаг гэж бас ярьдаг. Гэдгийг та нар бас олон хүмүүс мэддэг байх. Өөрсдөө магадгүй тийм байдлыг мэдэрдэг байж болно. Магадгүй энэ талаар элдв одоо ном болон подкастаас ч юм уу сонссон байж болно. Энэ маань үнэхээр бидний тарих толгой яг биднээсийг нэг амар зай үзүүлэхгүй байлгадаг байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ энэ бяцлал маань бидэнд захирагдахгүй байгаа, биднийг амар зай үзүүлэхгүй байгаа, биднийг эерэг байлгахгүй байгаа. Тэр хуучныхаа бүх сөрөг зүйлүүдийг гаргаж ирээд бодуулаад буцаад тэр дээр үеийн таагүй тэр мэдрэмжүү бие махбодын маань бүхий л зүйлийг маань тийшээ хүчээр ингэ шахаж оруулаад байгаа. Энэ байдлаасаа гарах, энэ байдлыг даван туулах, энэ байдлыг бид нэр өдөртөж сурахын тулд энэ бяцлалыг хийгээд байгаа. Ийм л учиртай байна л да. Тэгэхээр түрүүн хальт дурдсан ер нь аливаа өвчлөлийн тэр нөө суур шалтгаан тэгсэн мөртлөө бид нэг тэр болгон тоодоггүй, анзаардаггүй, ачлбагдал өгдөггүй шалтгаан маань стресс юм байгаамаа. За ингээд хэдүүлээ зүгээр айгүй энгийн байдлаар бодоод үзье л да. Заавал бүх зүйлийг тийм шинжлэх ухаанч айхтар одоо юу гэдэг тийм официалны тийм үгээр ярихгүйгээр энгийн байдлаар ойлгуулах гал би хичээгээд байна л да. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэн нэгэнд уурсан ч юм уу угаасаа нэг стрессцсэн байдлаасаа бид нэр тэр болгон гарч чаддгүй. За яг хуу ямар нэгэн байдлаар гараад айж жоохон тайвширлаа гэж бодъё. Гэхдээ тэр чинь 100% тайвширч чаддгүй. Бид нэр стрессийн бүтээгдэхүүн цуснд ялгарсан элдв төр бодис дааврыг тодорхой нэг физик ажил хийдэггүй. Нэгэсэндээ булчин ширүүсээ ажилуулдаггүй учраас тэр маань тодорхой түвшинд ингээд цусыг маань өтгөрүүлэх байдаг ч юм уу те. Цус маань илүү хүчлэг болох гэдэг ч юм уу. Яг ийм байдал нөлөө үзүүлчихэд үзүүлэлт тэгээд тогтцдог гэх юм уу. Тодорхой хэмжээнд тэр одоо нэг хортой тэр бодис цуснд ялгарсан тэр хорт бүтээгдэхүүнүүд маань тэр чигээр байгаад гэж ойлгож болно. Мэдээж тодорхой чинь багасан л да. Гэхдээ тэрийг булчингийн айгуу тийм хангалттай хүчтэй, хэр хүчтэй стресс чинь төдий хэмжээгээр бид булчингийн ажил хийж, физик ажил хийх ёстой байхгүй бие махбод байна. Ийм зориулттай юм байна. Гэтэл тэрийг хийхгүй шатаах ёстой зүйлүүдийг шатаахгүй учраас нөгөө нэг аажимдаа ингээд юу явааддаг. Тэр токсин хормон хоримтлогддог гэж ойлгож болно. Нөгөө талаараа бас за тэр нэг стрессийн горим гэдэг маань бидний нэг хоол боловсруулах хэрэгцсэн систем одоо өөр бусад бүхий л юм хэвийн одоо ажиллаж их ёстой эрхтэн системүүдийн үйл ажиллагааг нөө стрессийн төвшин байна. Стрессийн горим руу орчихлоор тэр нэг одоо шинэ ходоод гэсэн хоол шингээхэд тусалдаг ч юм уу те тэр бүх ялгарх даавар фермент юу гэдэг тэр ялгарх ёстой байдал хамаг энерги нь өөр тийшээ булчин руугаа ч юм уу тарих руугаа тэгээ өөр тийшээ гүйчихлээр нөгөө хоол боловсруулах хэрэгтэн систем маань хэвийн ажиллаж чадахгүй байл гэсэн үг байхгүй юу? Айгүй энгийн энэ бол 100% тийч ажиллах ёстой юм байна. За 100% биш юм аа тийм хүчтэй стресстэй гүйчихсэн бид нэр маш удаан хугацаагаар тогтмол бага хэмжээний бага түвшний стресстэй явуулахлаар нөгөө хэвийн 100%
энергитэй байгаад хэвийн ажиллах ёстой дотор эрхтнүүд маань, ходоод маань те нойр булчиргаа маань гэдэг ч юм уу элэг өөрийгөө тийм те тэдгээр эрхтнүүд маань 100% ажиллаж чадахгүй байна л гэсэн үг байхгүй юу? Магадгүй 80%, 90%, 50% ч юм уу те тийм л төвшөнд үр бүтээлтэй ажиллаад энэ байнга л дутуу ажиллана гэсэн үг байхгүй юу? Эндээс үүдээд нөгөө биднээсийн юу гэдгийг нэг хоолоо шингээж чадахгүй байх, нойр булчиргаа элдв асуудал одоо цагт ярьдаг л да тий. Арх дарс болон тийм гацтай ундаа эсвэл одоо халуун тостой хоол маш их тостой хоол идээд дараа нь араас нь хүйд ус уух гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар нойр булчиргаа маань цочрлоо нэтрэгээл ярьдаг. Тэр бол үнэн яг тийм зөв биш хооллолт тэгээ эрүүл бус ийм амьдралын хөвшил маань үнэхээр тэр дотоод эрхтнүүд нь гимтээж өвчлөх суурь нь болж байгаа нөхцлүүд нь болж байгаа үнэн гисэн хэдий ч бүр цаад юугаараа гол суураараа гэх юм уу те түүгээр бол бидний нэг тэр анхаарлаа тавихгүй байгаа ач холбогдол өгөхгүй байгаа нэг стрессийн түвшин маань энэ бүгдийн хамгийн том нөлөөлөл өгөх хүчин зүйл нь болоод тийм а гэдгийг хэлэх гээд юм л да. Тэгэхээр энэ стрессийг энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил хэмээхийн бяцлаглалын аргаар энэ стрессийн түвшинг хангалттай буулгаж болдог. Яг л хамгийн ихний шинж тэмдэг нь тэр нэг сургалт эхлээд удаагүй байж идэл магадгүй нэг 7 ч юм уу 10 хоноод эхэлж идэл олон хүмүүс нойрондоо сайжирлаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань юу хэлж байгаа гэхээр дотоод шүүрлийн булчиргаан бүх тэр одоо нэгсэндээ дотоод тэр нэг дааврын тэнцвэрт байдал маань буцаад хэвэн болж байна л гэсэн үг. Өвчлөлийн их суурь нь тэр дотоод дааврын тэнцвэрт байдал алдагдсанаас л эхэлдэг гэд ер нь товчхонд ойлгоход болно. Тэр дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг том хүчин зүйл нь стресс. За ийм байдлаар бид өвчлөдөг байх нь байна. Айгу энгийнээр те маш их товчилж их бүдүүвчилж ярьж байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр та бүхнийг ойлгох байх гэж найдаж байна. Ямар ч байсан энэ бяцлал маань бидний эрүүл мэндэд үнэхээр гайхалтай тийм илааршил те ангаах тийм нөлөө үзүүлж чаддгийн гол учир нь тэр стрессийн түвшинг үнэхээр сайхан буулгаж чаддаг. Тэгээд стрессгүй болсон бие махбод чинь буцаад нэг тэр дотоод дааврынхаа тэнцвэрт байдалда эргээд ороод ирэхлээр бидний бие махбод хүний бие махбод бол үнэхээр гайхамшигтай юм хос хүй бүтээл өөрийгөө ангаах ийм чадвар өөрт нь байдаг, тийм потенциал нь байдаг. Тэгэхээр 50 болоод стрессийн түвшин нойллоод ирэхин цагт тэр бүх дотоод потенциал хүч чадал нь хангалттай ажиллаад эхлэхийн цагт өөрийгөө одоо эрүүлжүүлэх, нөхөн төлжүүлэх, ийм ангаан илаашуулах энэ үйл ажиллагаа айгуу сайхан ингээд идэвхжээд ажиллаад эхэлтгээ гэж ойлгож болно. За тэгээд өнөөдрийнхөө энэ дугаараар эрүүл мэндийн тал дээр энэ бяцлал маань яаж нөлөөлж болохыг их л товч тэгээ их л бүдүүн хадуун ингээд бацаад ярьлаа. Ер нь ойлгомжгүй ярьсан ч юм уу өшөө илүү нарийн мэдээлэл, дэлгэрэнгүй мэдээлэл олж авъя гэж бодож байгаа бол би түрүү чинь бас энэ бичлэг дээр хэлжсэн. Сувда Ерөнцөнд орж багшийн YouTube сувгийн сонирхоорой, подкастуудын сонсоорой, мөн англи хэлтэй хүмүүс нь доктор Joe Dispenza-гийн өөрх нь подкастууд маш олноор байгаа. Бүр богинохон хэсэг авцсан бичлэгүүд ч байгаа. За тэгээд дээрэс нь тархиа өөрчилж, амьдралаа өөрчил гэдэг орчуулагдсан монгол дээр орчуулагдсан номыг олж авч уншаарай гэж хэлэх байна. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг үгээр дуусгая. Тэгээ бичлэгийг цааш нь үргэлжлүүлж сонсохыг хүсэж байгаа ч юм уу ер нь энэ бяцлаглалын аргыг сонирхож байгаа амьдралдаа томоохон өөрчлөлт гаргая гэж бодож байгаа хүмүүс бол дараагийн бичлэгийг хүлээгээд сонсохыг хүсэж байна. За бүгдээрээ түр баяртай.